Хай өглөөний минь ОЖ-СВГ клубийн гэр бүлд тавтай марил. Өнөөдөр бүгдээрээ эрүүл, амттай, бууцаатай веган цовын хийцгээе. Амттай бууцааны цовингаа хийхээс өмнө шар буурцаг нэмахаа бэлтцгээе. 2-3 атах шар буурцаг нэмах орон түүн дээрээ буцалсан халуун ус нэмээд 3-4 минут дэвтэнэ. Дэвтсэн шар буурцагныхаа усыг насгаад хүйтэн усаар 2-3 удаа зайлж өгнө. Яагаад гэхээр шар буурцагны мах маань гэдэж жаахан дүрх гээд байдаг учраас маш сайн зайлаад усыг нь сайн шавхаж өгөх хэрэгтэй. За одоо шар буурцагны махаа амталцгаая. Хайруулын тавгаа халаагаад тосоо ийгээд шар буурцагны махаа нэмээд баг зэрэг хуурна. Хуурсныхаа дараа сой соус болон мөгний амтлагчаар амтлаад шанз маань бэлэн боллоо. Бэлэн болсон шанзаа төрхөн зөөр тусад нь аваад тавьчих. За одоо өнгөлөг, амттай, тэжээлэг, бууцаатай гурилаа бэлтцгээе. Та нар маань гурилаа яаж зурдаг вэ? Давстай зурдгуу, давсгүй зурдгуу. Миний хувьд гурилан дээрээ баг зэргийн давс үрээд хийхээр ягаад ч юм амттай болоод байгаа юм шиг санагддаг. Өнөөдөр бууцаатай ногоон цовыг хийх учраас бууцаагаараа гурилаа зорсон байгаа. Та бүхэн маань ямар өнгийн гурил, ямар ногоон дуртайгаас шалтгаалаад гурилаа өөр өнгөөр хувиргаж болно шүү. Хөөрхөн ээжүүд маань ногоо иддгүү бяцхан өрсүүдтэй яаж ногоо идүүлэх вэ гэд өдөр бүр санаа зовдөг л үсттэй. Би ч гэсэн тэгдэг байсан. Гэхдээ битгий санаа зов зүгээр л гурилаа маш олон төрлийн өнгөнд оруулаад өдөр тутмынхаа хоол хүнсэнд хийгээд өгөхөд хүүхдүүд маань амтархан дурлаж маш сайн иддэг. Цовингаа хийхдээ та бүхэн маань гурилаа яаж болгодог тэр арга барилаараа хийгээрэй. Миний хувьд гурилаа элдэж байгаад голтон тос түрхэд 2 гурилаа хавсаргаад 2 талаас нь маш нингэн элдэж өгдөг байгаа. Элдснийхаа дараа гурилаа хайруулын тавганд 2 талаас нь хайраад л болоо. Хайрсан гурил маань голоороо салахгүй байх вэ гэж санаа зовж гин үү? Тэгвэл битгий санаа зов. Маш амархан салдаг. Би өөрөө өргөн хэрцэн зузаан гурилан дургүй учраас гурилаа маш нарийнхан хэрцэн байгаа. Бэлдсэн ногоонуудаа ч мөн адил савхан хэлбэртэй маш нарийнхан хэрчээд хайруулын тавгандаа хуурж амтлаад дээрээсээ цовингийн гурилаа хийгээд баг зэргийн тос хийгээд 3-4 минут чигнэхтэл амттай, өнгөлөг, бууцаатай цовин маань бэлэн болно. Энэ удаагийн махгүй бууцаатай цовин маань